Хүндэт хэрэглэгчтэй бид та бүхэнд Ultima-гийн экосистемийн шинэ нэрийн үеийн бүтээгдэхүүн болох Ultima Trading платформыг танилцуулахдаа баяртай байна. Тус платформ дээр Mexi криптовалютын бие биечлэлээр зөвхөн Ultima USDT хосоор спот арилжаа хийхэд зориулсан автомат арилжааны ботыг ашиглах боломжтой. Энэ завраар бид Mexi криптовалютын биржийн жишээгээр арилжааны бот яаж ажилладаг танилцуулна. Ultima Trading яаж ажилладаг вэ? Ашиг хүртэж эхлэхийн тулд та лиценз худалдаж аваад биржийн аккаунтаа боттой холбох ёстой. Тус бот нь тогтоосон алгоритмын дагуу арилжаа хийж танд зориулж ашиг үүсгэнэ. Ultima-гийн ботын лиценз тус бүр нь ботын үүсгэж чадах дээд хэмжээний бүтээмжээр хязгаарлагдсан байдаг. Нэгдүгээр алхам: лиценз худалдаж авах. Ultima Trading платформ руу нэвтэрнэ. Зүүн талд энэ яаж ажилладаг вэ гэж бичсэн товчлуур харагдах бөгөөд түүн дээр товшсноор та платформын үйл ажиллагааны тухай мэдээллийг авах боломжтой. Миний арилжааны ботууд хэсэг рүү очино. Тэнд платформын тухай дэлгэнгүй мэдээлэл танд харагдана. Харин доод хэсэгт худалдаж авах боломжтой лицензүүд харагдана. Лицензүүд нь хоорондоо үн ба ботын ажил дуусахаас өмнө бүрдүүлэх ашигын хуваар ялгаатай байдаг. Түүнээс гадна бот тус бүрийн хувьд бирж дээрх депозитын зөвлөх хэмжээг харуулсан байдаг. Лицензийг худалдаж авахын тулд худалдаа авалт товчлуур дээр товшно. Төлбөрийн арга сонгох цонх нээгдэнэ. Өөртөө тохирох төлбөрийн аргыг сонгоно. Бид Ultima зарцаах аргаар төлбөр хийхийг харуулна. Төлбөр хийхийн тулд төлбөрийн нөхцөлийг хүлээн зөвшөөрч буйгаа баталгаажуулж шалгах тэмдэг тавиад худалдаа авалт товчлуур дээр товшно. Нэгдсэн цонхонд зарцаалтаас гаргах Ultima Chain сүлжээний Ultima хэдвчний хаягийг заах хэрэгтэй. 3 жилийн дараа та зарцаасан Ultima coin-о буцааж авах боломжтой. Хэдвчээ заагаад нөхцөлийг хүлээн зөвшөөрч буйгаа баталгаажуулж шалгах тэмдэг тавиад худалдаа авалтыг баталгаажуулах товчлуур дээр товшно. Үүний дараа USDT токен илгээх хэрэгтэй. USDT TRC-20 хаяг бүхий цонх нээгдэнэ. Заасан дүн бэлгэнэ үү? Төлбөр хийгдсэний дараа үүний тухай мэдээлэл танд харагдана. Үүний дараа таны Smart Wallet хэдвчэнд Ultima coin-оор тэнцэх дүнг зарцаах бөгөөд түүнийг 3 жилийн дараа зарцаалтаас гаргах боломжтой болно. 2 дугаар алхам: криптовалютын биржийн дансаа зэнгэлэх. Ботын ажиллагааг эхлүүлэхийн тулд биржийн дансаа зөвлөсөн дүнгээр зэнгэлэх шаардлагатай. Дээд хэмжээний бүтээмжийг олж авахын тулд биржийн дансаа лицензийн үнийн дүнгээс 10 дахин их хэмжээний дүнтэй байлгахыг зөвлөж байна. Түүнчлэн бот зөвхөн түүнийг ажиллахад шаардлагатай дүнг биш, харин Mexi дансны нийт үйлдвэрлэлийг ашиглана гэдгийг анхаарна уу? Энэ бол чухал. Бот агаараас ашиг үүсгэж чадахгүй. Тэр арилжаа хийхдээ таны хөрөнгийг ашиглана. Жишээгээр харцгаая. Хэрэв та 220 еврогийн лицензийг худалдаж авсан бол та биржийн дансандаа USDT-гээр 220-оос багагүй евротой байх ёстой. Дансаа лиценз худалдаж авсны дараа хүссэн үедээ цэнгэлж болно. Дээд хэмжээний бүтээмжтэй ажиллахын тулд биржийн дансаа лицензийн үнийн дүнгээс 10 дахин хэмжээний дүнтэй байлгахыг зөвлөж байна. Та лицензээ илүү өндөр болгон сайжруулж болно. Гэхдээ зөвхөн ажиллаж дуусаагүй байгаа ботын хувьд ингэх боломжтой. Үүний зэрэгцээ дараах зүйлийг санах хэрэгтэй. Лицензийг сайжруулсны дараа Mexi-гийн дансаа өмнө нь худалдаж авсан лиценз ба шинэ лицензийн үнийг багтаасан дүнгээр зэмгэлсэн байх ёстой. Жишээ: хэрэв та лицензээ 220 еврогоос 11,000 евро ба түүнээс дээш лиценз болгож шинжилсэн бол таны Mexi-гийн данс USDT-гээр 11,220 евро байх ёстой. Лицензийг шинжилсэний дараа ботыг давтан идэвхжүүлэх хэрэгтэй. Бот тус бүр ашиг лимиттэй байдаг бөгөөд тус лимитэд хүрсний дараа бот автоматар ажиллаа зогсоодог. Үүний зэрэгцээ та үр дүнгээ үнэлэхийн тулд ажиллаж дууссан ботуудын статистик мэдээллийг үргэлж харах боломжтой. 3 дугаар алхам: лиценз идэвхжүүлэх. Биржийн аккаунтаа боттой холбох. Худалдаа авалт хийсний дараагийн алхам бол ботыг идэвхжүүлэх юм. Үүний тулд дэлгэц дээрх ботыг идэвхжүүлэх товчлуур дээр товшно. Хэрэв та худалдаж авсны дараа шууд ботыг идэвхжүүлэхээ мартсан бол та үүнийг хүссэн үедээ миний арилжааны ботууд хэсэгт эсвэл дашбордоор дамжуулан хийж болно. Ботыг идэвхжүүлэх цонх нээгдэнэ. Сүүлийн залтын IP хаягийг хуулна уу? Дараа нь та биржийн аккаунтаа боттой холбох ёстой.
Бид үнийг Mixi-гийн биржийн жишээгээр харуулна. Үүний тулд дараах үйлдэлүүдийг хийнэ. Аккаунт руугаа нэвтэрч орно. Mixi-гийн аль бизнес сайт дээр аккаунт руугаа орно. Таны Mixi биржийн аккаунт ботын ажиллагаанд шаардлагах дүнгээр зэнэлэгдсэн ба тэнд хоёр хүчин зүйлийн баталгаажуулалт хийсэн эсэхийг шалгана. Хэрэг үйлдэл хангалтгүй байгаа бол дансаа зэнгэлнэ. Шаардлагатай дүнг таны лиценз заасан байдаг. API Management буюу API-гийн удирдлага хэсэг рүү орно. Баруун дээд буланд байрлах зураг руугаа холгоны сумаа чиглүүлээд зэсийн API Management-ийг сонгоно. API түлхүүрүүд үүсгэнэ. Access key ба secret key. Чухал. Түлхүүр үүсэж эхлэхийн өмнө аккаунтта хоёр хүчин зүйлийн баталгаажуулалтыг тохируулна. Түлхүүр үүсгэхийн тулд дараах үйлдэлүүдийг хийнэ. Spot хэсэгт API түлхүүрт зориулсан зөвшөөрлийг тохируулна. Аккаунтын өгөгдлийг харах. View account details. Захиалгын мэдээлэл харах. View order details. Арилжаа trade. Тэмдэглэл буюу nodes мөрд түлхүүрийн нэрийг нэмнэ. Өмнө нь хуулсан IP хаягаа буулгана. Үүсгэх дээр товшно. Хоёр хүчин зүйлийн баталгаажуулалтыг хийнэ. Access key ба secret key түлхүүрийг амжилттай үүсгэсэн тухай мэдээлэл танд харагдана. Энэ хоёр түлхүүр танд холболт хийхэд хэрэг болно. Access key ба secret key түлхүүрийг хуулаад хадгална. Нууц түлхүүр буюу secret key-г бирж зөвхөн нэг удаа харуулдаг тул түүнийг хадгалах нь чухал гэдгийг анхаарна. Access key түлхүүрийг та миний API түлхүүрүүд буюу My API key хэсгээс хүссэн үедээ олох боломжтой. Чухал. Түлхүүрийг хизээж өөр хүмүүстэй хуваалцаж болохгүй. Учир нь түлхүүр нь таны аккаунт руу нэвтрэх бүрэн эрхийг олгодог. Түлхүүрээ олон нийтийн хадгалах сан эсвэл нээлттэй веб хуудсанд бүү хадгал. Хэрв та түлхүүрээ алдсан эсвэл алдсан гэж сэжиглэж байгаа бол түлхүүрээ нэн даруй устгаад шинэ түлхүүр үүсгээрэй. Арилжааны хос холбох. Ultima USDT арилжааны хосыг холбоно. Үүний тулд биржийн хувийн танхимын миний API түлхүүрүүд хэсэгт саяхан үүсгэсэн түлхүүрээ түлхүүр үүсгэх үедээ заасан нэрээр буюу access key олоод set товчлуур дээр товшоод нэгдсэн цонхонд Ultima USDT хосыг сонгоно. Зөвхөн нэг хосыг сонгосон эсгээ шалгаж харна. Ultima Trading сайтын миний арилжааны ботод хэсэг рүү буцаж очиод хадгалсан түлхүүрүүдэд зохих талбаруудад буулгана. Access key талбарт. Харин нууц түлхүүрийг secret key талбарт. Үүний дараа мэдээллийг хадгалах товчлуур дээр товшно. Түлхүүрийг буулгасны дараа холбох товчлуур дээр товшно. Боллоо. Таны бот амжилттай идэвхжлээ. Танд үүний тухай push мэдээлэл харагдана. Дөрөвдүгээр алхам. Ботын удирдлага ба үйл ажиллагааны шинжилэл. Та миний арилжааны ботод хэсэгт байгаа эсгээ шалгаж харна. Эндээс таны боттой холбогдох дараах дэлгэнгүй мэдээллийг харах боломжтой. Лицензийн бүтээмж. Таны бот танд хэдэн хувийн ашиг өгөх. USDT-гийн бүтээмж. Ботын ажлын үр дүнд таны USDT-гээр хүртэх ашиг. USDT шаардлагатай депозит. Ботын зөв ажлыг хангахад шаардлагатай доод хэмжээний депозит. Зөвхөн таны Mixi криптовалютын биржийн данс зэнэглэгдсэн тохиолдолд ботыг холбох боломжтойг анхаарна. Хэрв аккаунтыг зэнэглээгүй бол систем танд аккаунт холбох боломжийг өгөхгүй. Ботыг идэвхжүүлсний дараа тэр ажиллаж эхэлнэ. Үүний зэрэгцээ танд шууд дашборд боломжтой болно. Энэ бол ботыг удирдах хуудас юм. Энэ хуудас руу шилжихийн тулд миний арилжааны ботод хуудасны дашборд товчлуур дээр товшно. Дашбордын арилжааны статистик виджетээс дараах мэдээллийг харах боломжтой. Тухайн үед ботын арилжаа хийж буй бирж. Ultima болон USDT-гээр биржийн данс. USDT-гийн ашиг өдрийн 7 хоногийн ба сарын. Ботын нээсэн ба хаасан захиалгын тоо. Тухайн үеийн лиценз ба түүний бүтээмж. Түүнчлэн лицензийн ажлыг дуусгах хүртэл хэдэн хувь ашиг үлдсэн байгаа. Доор нь таны биржийн данстай виджет харагдана. Тус виджет нь таны биржийн дансны хувьд доод зохимжтой ба хамгийн ашигтай үйлдвэрлэлийг харуулна. Таны биржийн данс өндөр байх тусам таны ботын ажлын ашиг өндөр байна гэдгийг сануулъя.
Тиймээс бид лиценз тус бүрд зөвлөсөн дүнгээс хэд дахин илүү их дүнгээр биржэд тэнэлхийг зөвлөж байна. Баруун талд өдрийн 7 хоногийн ба сарын хугацаанд хамгийн ашигтай ажилласан шилдэг 100 арилжааны буудын жагсаалтыг харах боломжтой. Доош бүлэхэд та Ultima USDT графикийг бодит хугацаагаар харах боломжтой. Дараа нь арилжааны захиалгууд хэсэгт ботын хийсэн бүх захиалгын түүх харагдана. Арилжааны ID, ботын арилжааны дугаар, худалдаа авалтын хугацаа ба үн, худалдсан хугацаа ба бодлого захиалгын хэмжээ, Ultima, худалдаж авсан Ultima-гийн хэмжээ, USDT, Ultima худалдаж авах зарцуулсан USDT-гийн хэмжээ, төлөв, арилжааны төлөв, ашиг, арилжаанаас ботын хүртэх ашиг. Бот хэд хэдэн дэвшилтэт стратегийг ашиглаж зах зээлийн өөрөөр нөхцөл байдалд дасан зохицохын тулд тэдгээрийг нэгэн зэрэг хэрэгжүүлдэг. Ботын ажиллагааг идэвхжүүлэх ба зогсоох. Бот зарласан ашгаа бүрдүүлэх хүртэл үргэлжлүүлэн ажилласаар байх болно. Та миний ярьж байгаа бодод хэсэгт хүссэн үедээ бодыг зогсоох эсвэл түүнийг идэвхжүүлэх боломжтой. Эсвэл лицензийн дашбордын хуудас дээр дэлгэцийн дээд хэсэгт. Гэхдээ та бодыг зогсоох товчлуур дээр давшиж ботын ажлыг зогсоож болно. Ботын апгрейд. Ботын лиценз тодорхой эргэлтийн хэмжээнд хүрсний дараа автоматар апгрейд хийдэг. Үүний зэрэгцээ хязгааргүй тооны лиценз худалдаж авах боломжтой. Таны лицензийн шаардлагатай эргэлтийн хэмжээ болон төлөвийг ботын лицензүүд хэсгээс мэдэж авч болно. Дараах хэмжээ хүртэл автомат апгрейд хийгдэнэ. 1100 евро medium лиценз, 5500 евро pro лиценз ба 11000 евро master лиценз. 550 еврогийн basic лиценз хүртэл апгрейд хийх боломжийг анхаарна уу? Учир нь 110 еврогийн дараах хэрэглэлтийн хэмжээ нь 1100 евро байдаг. Ингээд энэ заавраар бид Ultima-гийн арилжааны буудын үйл ажиллагааг та бүхэнд танилцууллаа. Хэрв танд асуух зүйл үлдсэн бол та хүссэн үедээ манай дэмжлэгийн албанд хандаж болно.